За осол гарсан газар нь ашигт малтмлын хайгуул өргөмжлөгийн үйл ажиллагаа явуулж байсан Red Vulcan компанийн эзэмшлийн талбай. Тухайн компани нь 2022 онд уг цооногийг угсан ч өнгөрсөн 4 жилийн хугацаанд ямар нэгэн аюулгүй байдлыг хангуулах, болж устгах арга хэмжээг аваагүй байна. Мөн үүнд хяналт тавих ёстой аймаг орон нутгийн байгаль орчны байцаагчид зохих ажлаа хийгээгүйгээс үүдэн энэхүү осол гарсан гэж дүгнжээ. Ингээд ашигт малтмал газрын тосны газраас Red Vulcan компанийн тусгай зөвшөөрлийг цуслах шийдвэрийг гаргаж байгаа юм байна. Энэ асуудлаар сэтгүүлч Төвшин Тулга, зураглаач Буянбаатар нар ашигт малтмал газрын тосны газарт ажиллаж, тус газрын дарга Баянбаатартай ярилцсныг одоо үргэе. За энэ телевизлээс ашигт малтмал газрын тосны газар дээрээс мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр үзэгч та бүхэнд одоо Төв аймгийн Заамар суманд болсон нөхөн ноцтой осолтой холбоотойгоор ашигт малтмал газрын тосны газрын дарга Баянбаатартай уулзч мэдээллийг тодруулж байна. Өдөр өдргөө. Тэгэхээр яг энэ осол гарсан компанийн хувьд өнөөдөр хэдэн онд одоо энэ хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан. Ер нь энэ хугацаанд одоо яг тухайн дүрм журмуудаа яг мөрдөжсэн зүйл байгаа юм. Ямар хяналт авчилж байгаа. За тухайн компанийн хувьд болохоор Red Vulcan гэдэг компани байгаа. За 2005 онд анх ашиглалтын тусгай зөвшөөрлийг аван үйл ажиллагаа явуулж байгаа. За хамгийн гол нь юу гэхээр тухайн аж ахуйн нэгж маань үйл ажиллагаа явуулахдаа жил болон хайгуулынхаа төлөвлөгөө мөн юу гэхээр өмнөхөнийхөө тайлан өгсөн байх шаардлагатай байдаг. За биднэрт одоо байгаа мэдээлэл тухайн аж ахуйн нэгж маань юу гэхээр 26 оныхоо хайгуулын одоо холбогдох тайлан төлөвлөгөөг бол эрүүлээгүйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн байна гэж ойлгож болно. За хоёрдугаарт юу гэхээр тухайн Red Vulcan гэдэг компани маань өөрөө Urban Comfort Solution гэдэг компанитай бол гэрээ байгуулан ажиллаж исэн байна. За ингээд ажиллаж явах явцдаа өгөхлөр Urban Solution гэдэг компанитай бол заавал хөдөлмөрийн аюулгүй байдлын гэрээг байгуулж тэрийгэ талбай дээр чанга мөрдүүлэн ажиллах үүрэгтэй хуулиараа заасан үүрэгтэй. Тэгээд хоёрдугаар энэ үүрэг бол үндсэндээ биелүүлж ажиллааг байна гэж харагдаж байна. За гуравдугаар асуудал маань юу вэ гэхээр тухайн одоо жил болгон тухайн сумын байгаль орчны байцаагч нь тухайн газар дээр хийсэн ажлуудыг бол үндсэндээ хяналт шалгалт хийгээд түүний хүрээнд тайлбар мэдээлэлүүд өгөх ёстой байдаг. Хэрвээ сөрөүний одоо бидний ярьж байгаа энэ 50 м-ийн гүний цооног маань өөрөө 22 онд хийгдсэн цооног. Тэгээ 22 онд хийгдсэн цооног үндсэндээ 4 жил үндсэндээ хугадаагүй байна, бөглөгдөөгүй байна гэдэг маань тухайн одоо хяналт шалгалтын ажиллагаа бол одоо сум орон нутгад бол бас муу явсан байна гэдэг бол бид нар харж байна. За тийм учраас хэрвээ ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл төр байдаг. Байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн бол эсвэл тухайн менежментийн төлөвлөгөөгөө биелүүлж ажиллаагүй байгаа тохиолдолд орон нутгийн одоо дүгнэлт гаргаад байгаль орчны одоо яамны зүгээс дүгнэлт гаргах юм бол тухайн ашигт малтмалын лицензийг цуслах хүртэл арга хэмжээ авч болдог. Энэ тохиолдолтой хуулийн хувьд. Тэгээ энэ тохиолдолд орон нутгаас бол дүгнэлт гарах хэрэгтэй, байгаль орчны яамнаас дүгнэлт гарах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд бол үндсэндээ цуслах хүртэл арга хэмжээ авч болно гэсэн үг. За үүнтэй холбоотойгоор бид бүхэн мэдээж өгөхлөөр аж үйлдвэр соёлын сайдын нэгдүгээр албан даалгавар гэж гарсан. Энэ албан даалгаврын хүрээнд бүх одоо аж ахуйн нэгжүүд бол хөргүүлж ажилласан. Мөн 5 сард үндсэндээ бүх одоо аймаг нийслэл сум дүүргийн засаг даргууд бол энэ талаарх бүх чиглэлүүдийг бол үндсэндээ өргүүлж сар болгоо мэдээлэл бол үндсэндээ бид нар авч хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд юу гэдэг нь сая энэ осол гарсны дараа л энэ ихэд үйл явдлыг мэдэж штэ лээ. 2022 онд ухсан энэхүү цооногт 4 жилийн турш огт болоогүй байсан, аюулгүй байдлыг хангаагүй байсан гэхээр яг энэ орон нутгад ажиллаж байгаа бас төрийн албаа гэж хяналт тавих хэрэгтэй албан тушаалтнууд ажиллаа хийхгүй байх гэдэг нэг асуудал харагдаж байна л да. За яг хууль заасан үндэслэл журмын дагуу би ярьж байгаа. Ашигт малтмалын хууль заасны дагуу өгөхлөөр тухайн аймаг нийслэлийн одоо удирдлагууд бол хяналт тавина. Мэдээж өгөхлөөр байгаль орчны яам заагсны дагуу байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ болон менежментийн төлөвлөгөөнд заагдсан ажлууд бол үндсэндээ холбогдох байгууллагууд нь хяналт тавьж явдаг ямилж хүрэх таа. Аюулгүй байдлын дүрм журам дээр ер нь юу гэдгийг тухайн иргэд оршин сууж байгаа тийм ээ. Энэ нутаг дэвсгэрт хайгуулын болоо ямар нэгэн байдлаар өрмийн ажлууд тавьж байгаа тохиолдолд ер нь ямар аюулгүй байдлын дүрм журам баримтлах хэрэгтэй. Тийм, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиуд байгаа. За энэ хуулийн дээр бол угаасаа тухай этгээд хайгуулын ажил эхлүүлсэн байгаа тохиолдолд бүх шатны үндсэндээ хамгаалтын зооныг одоо эсвэл үндсэндээ холбогдох одоо сануулгуудыг өгч явах гэдэг энэ чиглэлээр хууль заасан өргөдөл заавал биелүүлэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ өргөдөл бол үндсэндээ биелүүлж ажиллах бол компани өөрийнх нь үндсэн одоо чиг үүрэг гэдэг бол бас ойлгох хэрэгтэй. Засгийн газраас одоо төлөвлөгөө хяналт шалгалтыг зогсоолчихсан байгаа. Тэгэхээр ашигт малтмал газрын тосны газрын хувьд яг энэ лиценз эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээр нь ямар хяналт гэж ажиллаж байна вэ? Яг нь та сая харууллаа л да 5 сарда сайдын албан бичгүүд гарсан гэдэг чинь тийм. Тэгэхээр үүний араас өнөөдөр хяналт тавих ажлууд нь яаж явагдав? За энэ дэр мөн адилхан өгөхлөөр засгийн газрын
110 тогтоол гэж байгаа. Энд дээр болохоор геолог уулуурхаас газрын цөмийн болон цацрагийн ялтын чиглэлээр дараах арга хэмжээг авна гэд ингээд байгаль орчны яам болон аж үйлдвэрийн соёлын яамтай хамтарсан ажлын сэдвүүл үндсэндээ одоо зохион байгуулагдаад ажиллаж байгаа. Энэ бол төлөвлөлт туслалт гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар баруун бүс рүү явсан, зүүн бүс рүү явсан, төвийн бүсийн одоо хяналтуудыг бол үндсэндээ тогтмол хийх ингээд ажиллаж байгаа. Энэ Red Vulcan гэдэг компани нь ер нь хэний эзэмшлийн ямар компани тийм мэдээлэл нь хэрэг бол өнгөрсөн хугацаанд юу гэдгийг хууль дүрмээ баримтлахгүй биелүүлэхгүй байгаад байгаа хэрнээл өөрсдөө дур зоргоор үйл ажиллагаа явуулсан байна гэж байна шүү дээ. За манай байгаа мэдээллийн сандал үндсэндээ энэ 22 онд байгаа өгсөн мэдээллийн санд байна. За мөнгө сайхан 50%, за сүрэн орлоо мөнгөцсөн гэдэг маань бас үлдсэн 50% эзэмшдэг ийм компани гэсэн мэдээлэл дээр манай төрлөө. Мэдээлэл хэлээ. Төвчтэй бүхэн дашнуул газрын засны газраас цаг үе үйл явдлаар мэдээлэл өргөлээ.